Америк нэгдсэн улсын Чикаго хотноо аюулгүй ажиллагаа нэгт Америк дахь Монгол тээвэрчдийн 2-р чуулга уулзалт зохиогдлоо. Америк нэгдсэн улсын зам тээврийн салбарт ажиллаж байгаа монголчууд хоорондоо мэргэжлийн харилцаа холбоо үүсгэж, мэдлэг туршлагаа хуваалцах, түүнчлэн шинээр жолооч болж бизнесээ эхлүүлэх гэж байгаа хүмүүст мэдлэг мэдээлэл өгөх зорилготой энэ чуулганыг Америкт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа KGI Group-ийн санаачилгаар Хойд Америк дахь Монгол тээвэрчдийн холбоо Чикагогийн монголчуудын бизнесийн зөвлөлтөй хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганд Денвер, Чикаго, Вашингтон DC, Лос Анжелес, Миннесота зэрэг Америкийн олон хот мужуудаас 200 орчим хүмүүс ирж оролцлоо. Би өөрөө энэ бизнест өнгөрсөн 20 гаруй жил ажиллах хугацаанд надад өөрийн гэсэн бас асуух, судлах, бас надад зөвлөгөө өгч хүмүүс бас төдий олон байгааг. Тэгэхээр өнгөрсөн сүүлийн 5 жил юм уу 10 жилийн хугацаанд би өөрийнхөө зүгээс, хувийнхаа зүгээс залуучуудаа нэлээх зөвлөгөө өгсөн байдаг. Тэгээд ер нь угаасаа нэг иймэрхүү үйл ажиллагаа бид нар албан ёсоор зохион байгуулахгүй бол одоо болохгүй байна гэдэг шийдвэр төрсөн. Тэгээд өнгөрсөн оны 4 сард хамгийн ихнийхээ уулзалтыг хийсэн байдаг. Чаракийн бизнес бол ер нь эдийн засгаас их хамаарсан бизнес байдаг. Маш олон хүчин зүйлд энэ нөлөөлж байдаг. Өнөөдөр сайн мэнэж маргааш энэ хэвээрээ байна гэсэн үг биш. Тэгэхээр энэ улс төр эдийн засаг оролцсон энэ салбарт тийм ээ их савлгаа ихтэй байдаг. Тийм учраас зарим маш олон залуучууд ирж эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон. Тийм учраас энэ зөв мэдээллийг өгье. Тийм ээ анханаас нь зөв замын залъя тийм ээ тэнд ажил сурах тийм ээ боломжийн зөвөр олгоё гэсэн үүднээс бид сургууль семинарыг ноодон жил KGI Group-ийн захирал тийм ээ төгсөөгийн санаачилгаар дээр нь бизнес зөвлөлийн дэмжлэгтэйгээр анхны семинар сургалтыг ноодон жил явуулсан юм л да. Монголчууд маань өнөөдөр энэ бизнест их олон жил болцгоодсон байна. Тийм учраас энэ бизнест төрлийн экспертууд энд Америк нэгдсэн улсаар аягүй их байрлсан байна. Тэгээд эдгээр улсуудыг цуглуулж өнөөдөр энэ монгол хэл дээр анх бүр жолоочлох гэж байгаа хүмүүсээс ихсүүлээд бүр компани ажлуудад явж байгаа залуучуудаа хүртэл сургалтын чанартай монгол хэл дээр нөгсөндөө баяртай байгаад. Тээврийн яамнаас нь зочид ирсэн. За тэгээд тээврийн яамнаас хурж ирсэн хүмүүс маань e-log гэдэг аягүй чухал сэдвийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. За энэ дээр болохоор маш олон жолооч нар дээр одоо бас үүсдэг проблемуудын талаар энэ мэдээллийг өгсөн нь энэ жолооч нарт бол маш их чухал мэдээлэл байлаа. Тээврийн салбарт аюулгүй байдал хамгийн чухал. Аюулгүй байдал дээр л асуудал үүсвэл тэр компани цаашдаа урт хугацаанд тогтвортой явахад хэцүү болдог. Тэгэхээр одоо нөгөө аюулгүй байдал дээр юу анхаарах уу, даатгалаа яаж хийх үү гэдэг энэ яг нөгөө салбарынхаа нарийн асуудал гэдэг яг мэргэжлийн байгууллагууд нь мэргэжлийн хүмүүс нь ингээд зөвлөгөө өгөөд явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо дөнгөж бизнес энэ салбарт үйл ажиллагаа эхэлж байгаа аж ахуйн нэгж хүмүүс энэ хуралд ороод нарийн мэдээлэл аваад явбал цаашдаа нөгөө эрсдэл их бага болно. Энэ жолооч нар маань одоо хурдны зам дээр дундаж хурд нь одоо Монгол км цагаар бол 115-аас 130 км цагийн хурдтай явдаг. Тэгээд 40 тонны ачаатай ийм тараг одоо зам дээр хэрвээ жижигхэн осол гаргалаа гэж бодоход одоо их бүүний сум тавьсантай адилхан хэмжээний тийм аваар үүсгэдэг гэж энд ярьдаг өөрөө. Тэгэхээр бид бүхэн одоо жолооч нар маань ийм хариуцлагатай ажлыг энэ Америк нэгдсэн улсад хашиж байгаа учраас яг энэ их бүүний сум ингээд үүрээ явж байгаа юм шиг л бүгдээрээ хариуцлагатай байгаасаа тэгээд нэг ялангуяа энэ гэр бүлээ хойноо энэ гэртээ үлдээс өөр хүүхэдтэй бүгдээрээ сайхан эрүүл сарвал харж ирээсэ. Тийм учраас одоо дороо л бүгдээрээ хариуцлагатай их мундаг байх хэрэгтэй байна л гэсэн бодлоос ийм үйл ажиллагааг явуулъя гэж бодож байна. Чуулга уулзалт 2 өдөр үргэлжилж эхний өдөр уулзалт хэлэлцүүлгээр өрнөлөө. Америк нэгдсэн улсад 3-4 мянган тракны жолооч нар байгаа гэсэн албан бус судалгаа байдаг байна. Зөвхөн Чикаго хотод гэхтэл том жижиг нийлсэн 40 орчим компани 1000 гаруй жолооч нар байна.
Тус улсын хүнд даацын ачаа тээврийн зах зээл том. Муж тус бүр өөрсдийн хууль дүрм стандарттай байдгаараа онцлог. Тиймээс хууль дүрмийн дагуу бизнесээ нээх хэрэглэх талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн жолоочноор аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах, тракны компани хууль эрхцэн хүрээнд яаж байгуулах, тээврийн хэрэгсэл, эрүүл мэндийн даатгал болон амь даатгалаа яаж зөв сонгох, ачаа тээврийн бизнесийн санхүүгийн эрсдэл зохицуулалтаа зөв хийх, электрон лог хэрхэн хэрэглэх зэрэг бүхий л мэдээллийг салбарын мэрэгчлэтнүүд өглөө. Бидний гол зорилго бол одоо Монгол бизнес эрхлэгч нар Монгол тракийн бизнес эрхэлдэг энэ тээвэрчдтэй ерөнхийдөө энэ яригтай хэлийг яаж нэг хэл дээрээ маш ойлгомжтойгоор тайлбарлах уу? Ялгаа нь яг юу юм? Бидэрт аль нь хэрэгтэй, аль нь хэрэггүй юм? Бид өөрсдөө зөв даатгсан байна уу? Эрсдэл бид өөрсдөө болон жолооч нар тээврийн хэрэгсэл болон бусдын эд хөрөнгийг зөв хамгаалж уу гэдэг дээр бид ерөнхийдөө зөвлөх үйлчилгээ явуулдаг. Тэгээ тэр мэдээллийг өгөх зорилгоор бид өнөөдөр Washington DC хотоос Монгол Insurance Group-ыг төлөөлж оролцож байгаа. Түрүү жил би зүгээр сонсоод өнгөрчээсэн үн ямар айтайхан ивент болж байна гэд энэ жил бас яг спикерээр орох энэ завшаан зохиолоо. Тэгээд одоо таксын дээр одоо манайх чинь олон жил одоо бизнес хийгээд явж байгаа. Эхнээсээ одоо татрын асуудалтай хүмүүс их гарч ирж байна. Тэгээд тэрэн дээр нь бол тусалдаг. Тэгээд татрын асуудал, тэгээд одоо бүртгэлээ яаж зөв хийх үү? Тэгээд бүртгэл компани байгуулах одоо юу юун дээр анхаарах уу? Манайхан зарим нь бол хинэггүй байдаг. Тэгээд хинэггүйгээс болоод янз янзын асуудал, ирээсийн асуудал их ордог. Тэгэхээр тэрэн дээр нь бас би анхааруулж бас хүмүүстээ сайн ойлгуулсан гэд тийм чадахад хараа хичээлээ. Шинээр тракны компани байгуулахад тийм ч амар хэлбэр биш ээ. Маш олон шат дамжлагыг дамждаг. Тиймээс манай компани монголчуудад тракны компани хууль эрхцэн хүрээнд хэрхэн яаж байгуулах талаар зөвлөгөө өглөө. Чуулганы 2 дахь өдөр ур ухаан мэдрэмжээрээ өрсөлдөх уран жолоодлогын аврах шалруулах уралдаан тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгууллаа. Тэмцээн дөрмийн шалгалт болон зориулалтын талбай дээр өгөгдсөн жолоодлогын даалгаварт үйлдэлүүдийг хийж гүйцэтгэж аваргаа тодрууллаа. Энэ тэмцээнд Сэргэлэнбаатар, Мижиддорж, Мөнхбат нар эхний 3 байрыг эзэллээ. Манай Truck Driving Championship эхний жилдээ зохион байгуулагдаж байгаа. Тэр утгаараа бид нэр нээлттэйгээр уралдаанаа зарласан. Үйл ажиллагааны яг онцлог нь бол бид нэр ингээд жолооч нарынхаа бас энэ ур чадварыг гайхуулахыг хүссэн юм. Энэ чинь маш их мэдрэмж шаарддаг одоо мэрэгжил. Хоёрт гэхээр бас аюулгүй жолоодлого яг аюулгүй байх нь ямар ач холбогдолтой гэдгийг бид нар одоо сурталчлах гээд байгаа. За одоо манай жолооч нар маань энэ талбай дээр эхлээд баруун тишээгээ ухрах үйлчлэг шууд хийн нарийн эргэлтийг ингэж хийгээд хоошоогоо ухраад урагшаа чигээрээ ухраад тэгээ хамгийн сүүл одоо нөгөө нэг warehouse-ны хаалханд буюу back out хийх юм док руу ухрах үйлдэл хийж байна. Өнөөдөр 2 state trooper манай event дээр ирсэн байгаа. Одоо ингээд level 1 inspection ер нь бол одоо ингээд тэмцээний дундуур хийж үзүүлэх гэж байгаа. Level 1 гэдэг нь 48-аас 53 ширхэг ийм point-уудыг шалгадаг. Level 1, 2, 3, 4, 5, 6 гэдэг ингээд явдаг. Доошлох тусмаа хөнгөрнө гэсэн хөнгөн шалгалтууд. Level 1 гэхээр хамгийн хүнд шалгалт нь болоод явчихжээ. Яг зогсоолоо. За дугуйны хээнээс авахгүйлаад тэр ачсан ачаа одоо машины бүх юм ингээд бүгдийг шалгадаг. Тэгэхээр яг энэ мэдээллийг яг ихэнх жолооч нар маань яг өөрсдөр нь тохиолдоогүй учраас яг юу болдог талаар бол өөрийн гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр яг цагдаа хурж ирээд яг юу шалгадаг вэ гэдгээ яг одоо тэр маргааш өнөөдрийн үйл ажиллагаан дээр үзүүлж байна. Тэгээд энэнгээрээ энэ бас арга хэмжээ бас аягүй чухал байна.
Уулзалтын үеэр зам тээврийн салбарт он удаан жил ууггүй хөдөлмөрлөн зүтгэж 1 сая маилийг туулсан жолооч нарт саятан жолооч шагнал гардуулах ёслол боллоо. Америкийн зам тээврийн салбарт 10-аас дээш жил ажиллаж хамгийн багадаа 1 сая 600 мянган километр буюу дэлхийг 40 тойрох хэмжээний замыг туулсан Анир, Болт, Гэрэлтот, Мөнхбат, Эрдэнэчимэг нар саятан жолоочийн шагналыг хүлээн авлаа. Би бол их баяртай байна. Тэгээд ийм сайхан үйл ажиллагаа явуулаад бас одоо миний үеийн хүмүүст мэдж байгаа Монголд бас саятан жолооч гэдэг ийм юм байдаг. Их хүндтэй тийм. Энийг Америк орондоо одоо энэ сайхан үйл ажиллагаа явуулаад анхнаас нь хэрэгжүүлж байгаа. Одоо бүх жолооч нарын өмнөөс одоо их баярлалаа илэрхийлмээр энэ хүмүүст, энэ зохион байгуулж байгаа хүмүүст. Манай нөхөр бас тракны жолооч. Чи эхлээд нөхөртөөгөө явж байгаад тэгээд хоёулаа тусдаа яваад гэлсэн. Одоо тусдаа яваад баг 11 жил болж байна. Би трак бариад 10 оноос хойш бариад өдөө хүртлээ ингээд явж байгаа. Тэгээд одоо ер нь одоо айгүй хэцүү шттэ тракны ажилтай эмэгтэй хүн тэр тусмаа бүр хэцүү. Тэгээд ир хүн шиг л одоо ингээд явж байна. Тэгээд би энэ KJ группийн хамт олондод маш их хайртай. Яг тэгэхээр айгүй зөв арга барилаар ажилладаг, айгүй шудраг. Ажлын минь үр дүн айгүй зөв үнэлж ингэж жил болгон урамшуулдаг. Тэгээд одоо цаашдаа ажил үйлсэнд ингэж бүгдээрэнд нь амжилт хүсье. Америк дахь монгол жолооч нар энэхүү жилдээ нэг удаа уулзаж харилцан мэдээлэл солилцох, мэдлэг туршлагаа хуваалцахаас гадна салбарын мэрэгжилтнүүд тэр дундаа Америкийн тээврийн яамны мэрэгжилтнүүдийн мэрэгжлийн зөвлөгөөг авлаа. Америкт хамгийн удаан ажилласан туршлагатай тракны жолооч 20 гаруй жил ажиллаж байгаа бол зарим нь дөнгөж шинээр жолооч болох тракны бизнесээ эхлүүлэх зэргээр энэ салбарт хөл тавьж байна. Тиймээс чуулганд оролцогсод тракны жолооч хэрхэн болохоос эхлээд компани хууль эрх зүйн хүрээнд яаж байгуулах талаарх мэдлэг мэдээллийг олж авсандаа баяртай байлаа. Урд нь яг нөгөө компаниудад зориулсан, зөвхөн компанид зориулсан, компани эздэд зориулсан сефтигийн талаар ярьсан бол энэ жил бас энэ өргөжөөд жолооч руугаа хандсан, жолоочийн арга гэрлөө хандсан, жолоочны өөрсдийнх нь эрүүл мэнд өөрсөнд нь бас хандсан юм хийж байгаа нь их таалагдлаа. Цагдаа нартайгаа яаж харьцах уу? Эхлээл хуулийн талын тийм мэдээллийг бас өглөө шүү дээ бид нарт. Тэгээд тик дабл яах уу? Тэ ямар нэгэн эрсдэлтэй байдалд орвол яг эхний ээлжинд ямар алхам хийх үү гэдэг мэдээллийг бол өгч чадсан. Жил жилдээ энэ хууль дүрм хүчээ өөрчлөгдөж байдаг. Шин тутам гарсан одоо хууль дүрм байна. Эсвэл одоо өөр ашиглаж болдог одоо техник технологийн шин дэвшилттэй юмнууд байна. Эднэртэй танилцж болдог байхгүй тий. Энэ нь үйл ажиллагааны одоо бас нэлээд ачаал бүгдэлтэй тал нэмаа л гэж бодож байна. Өнөөдрийн хувьд бол яг нөгөө жолооч нарын ур чадрыг сорсон юм тэмцээн боллоо. Тэгээд энэ бас одоо жолооч нарын хувьд яг трак барьдаг жолооч нарын хувьд хэрхэн ямар үйлчлэг үүсгдэг, хэр бас хэцүү байдг вэ гэдгийг бас хүмүүст харуулж байгаагаар нэг талаараа бас их зүгээр байна. Дээр нь state trooper-ууд ирээд яг тракны level 1 inspection хийж үзүүлж байгаа нь яг жолооч нарын хувьд нөгөө тракн дээрээ юуг анхаарах уу? Ямар асуудал байна, тэрийг хэрхэн яаж одоо анхаарч засэлбэж те энэ зам дээр явж байхад элдв янзын аюул осол авааргүйгээр тэгээд бас шалгалтанд ямар нэгэн violation тэгтгүүгээр гарах амжилттай гарах вэ гэдэг тал дээр айгүй сайн туршлага болж ийн л гэж харж байна. Тракны жолооч хатад яг тийм бас амар гэж хэлж болохгүй бичгийн шалгалт болон нөгөө жолоодлогын шалгалт авах хэрэгтэй. Тэгээд яг трак барилгын жил гарсан болцсон. Тэгээд яг өөрийгөө сорж үзээгээд ирлээ. Тэгээд ухрахад жоохон чанга юм байна. Таракнууд нь өөр юм байна. Тэгээд жоохон нэг ухрах зайгаа сайн мэдэрсэнгөө. Хэр амжилт? Мэдгүй хатаханд тэгвэл. Тэгээд өнөөдөр бас энэ тарак юу авид ажиллагаа явуулж байхаар нь сонирхож ирсэн. Тэгээд бас ямар гоё мэдээлэл байна, шин санаас юу байна тэрийг үзээ сонсъё. Тэгээд ерөн цаашдаа тарак барьж магадгүй учраас бас энэ юм өнөөдөр ямар мэдээлэл тэрээс сонсох гэж ирсэн. Жил болгон ингээд хийгдээд улам өргөн дэлгэр болоод олон сайхан залууст хүрээд
өшөө сайхан мэдлэг боловсрол өгөө тийм ээ гэж баян хийдэг байгаасаа л гэж бодож байна би. Энэ бол одоо маш зөв зүйтэй гоё ажил байна. Тэгээ энийг бол олон өргөн дэлгэр болгоод олон сайхан одоо ийм үйл ажиллагаа явуулаасаа л гэж бас бодож байна. Жилийн өмнө бол KGI-тэй нэг компанитай бид хамтарч ажиллаж байсан бол өнөөдөр хамт гэдэг тийм ээ тусгай байгууллагатай хамтарч ажиллаа. Энэний бол цар хүрээ улам өргөцсөн байна. Нодон жилийн дэвшүүлсэн саналууд урай лоозон энэ бол энэ жилийн хооронд амьдралж хэрэгцсэн байна. Тийм учраас өнөөдөр 2 дахь жилдээ энэ арга хэмжээ зохиод маш өргөн үрээтэй оролцлоо. Зохион байгуулалт сайтай оролцлоо. Тэгээд нийт энэ өнөөдрийн үйл явдалд энэ 2 дугаар тээвэрчдийн чуулга уулзалтанд оролцож байгаа энэ бүх залуучууд, бүх тээврийн байгууллагын жолооч нар, удирдлагууд, Монгол эзэнтэй компаниудад тийм ээ энэ хүү манай зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд амжилттай оролцсонд баярлалаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд Америк нэгдсэн улсын тээврийн яамтай холбоотой ажиллаж байгаа. Тэгэхээр би монголчуудынхаа community-г энд Америк нэгдсэн улсын тээврийн яамтай шууд утгаар нь холбож эднүүсийг яг мэрэгжилтнээ авчирч одоо дэлгэрэнгүй яриаг асуух асуултуудыг өгөх ийм боломжуудыг бүрдүүлж өгч байгаа. Энүүгээрээ бид хэд бас нэг одоо шүхэрний дор их олуулаа болж чадчихна. Тэгэхээр бид түрүүхэн би Америк нэгдсэн тээврийн яамны мэрэгжилтэнтэй уулзаас алхад бол магадгүй та хэд өөрсдийнхөө бодож байгаа одоо ингээд бүр санаа зовж байгаа асуудлаа биднэрт ингээд бичгээр явуулж боломжтой. Тэгвэл бид нар тэрийг цааш нь ингээд уламжлах тийм арга хэмжээж авч өгч болно гэж байна. Тэр чинь юу гэсэн үг юм бэ гэхээр бид нар хүмүүсийн нүдэнд харагдаж эхэлж байна гэсэн үг. Тэр утгаараа одоо 4 жилийнхаа бодох юм бол энэ жилийн маань үйл ажиллагаа одоо 2 дахин том болж байна. Үйл ажиллагаанд оролцож байгаа компаниудын маань 2 дахин томорсон байна. Тэгэхээр эргэжил харьцангуй бас дахиад 2 дахин томорхыг үгүйсэх арга алга. Тэгэхээр ирээдүйн их хөнгөлөг харагдаж байна. Энэхүү KGI Group-ийн санаачлахаар Хойд Америк дахь Монгол тээвэрчдийн холбоо, Чикагогийн монголчуудын бизнесийн зөвлөлтөй хамтран амжилттай зохион байгуулсан аюулгүй ажиллагаа нэгт Америк дахь Монгол тээвэрчдийн 2 дугаар чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө. Америк дахь монголчууд аливаад сэтгэл нэгтэй байж цаг наргүй ажил амьдралынхаа чөлөөгөөр төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулахад идэвхтэй сайн оролцдог. Энэ удаагийн арга хэмжээг 30 орчим компани аж ахуйн нэгж олон нийтийн болон төрийн бус байгууллагууд жолооч нар тэдний гэр бүлийнхэн дэмжин оролцжээ. Дэм дэмэндээ дээсэрчэндээ гэдгийн сургаалаар чуулга уулзалтыг хамтран зохион байгуулсан болон ивент итгэж хамтран ажилласан бүх хүмүүстээ зохион байгуулагчдын өмнөөс баярлалаа илэрхийлье. Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай.